За өнгөрсөн шөнө эрэг сонгуульд хэнэн мангас хэнэн чөтгөр болох вэ гэдгээ үзэж тарж өсөр наалдаж байгаад нэг юм шийдэж гялалглаа. Манангийн хэд маань. Олны анхаарал татаж байгаа зарим нэг тойрог нэр дэвшигчдийн талаар өгүүлье. Шуугаан дагуулж байсан увсын цавчааны тойрог дээр ардсан намынхан сүрэнжөв гэгч хэн нэг алдарт амлаачин Хүрлбаатарын эсрэг тавьж жижигэрчээ. Энэ сүрэнжөвийн тухайд Google-дэд ч илэрч олдсонгүй. Бодвол нутагтаа л танигдсан хүн юм баг. Харин нөгөө Хүрлбаатарыгаа гүтгэд оромжилсан хэрэгээр гардуулж байсан Tesla корпорацийн цогт гэрлийн хичээл зүтгэл талааруулж түүний эсрэг чойж сөрөнгө сөргүүлэн тавьсан байна. Бодвол тэр ногоон тойрогтой энэ хоёр ноцлох юм байгаа үз. Харин Арслан намын ялдын менежер Норвегийн Алтан хуйгийн эсрэг Монгол ардын намынхан Цэрэнбат гэгчийг оруулжээ. Найдвар баг харагдсан байгаа зү бодвол. За цааш нь бас нэгэн сонирхол татаж буй тойрог бол Баатруудын тойрог. Эзэн Чингисийн өлгийн нутаг Хэнтийн сонгогчдод зориулж Арслан намынхан 3 баатраа бэлдсэн. Орос ардын үлгэршгэл юм. Хүдэр Баатар, Оюун Баатар, Гарамгаа Баатар гэсэн баатрууд. За эхний баатар болох Хүдэр Баатар гэгчийн эсрэг даяар дурсагдах далайдын дархан авраг Батэрд нь өрн зогсжээ. Нутаг ус гол мөрөндө хайртай Монголын ард түмэн Эрдэнэ аврагаас уйд харимсаг болоогүй баха. Тэгэхээр үүнийг ялгасая. За өөртөө зориулсан тойрог захиалж байсан Арслан намын олигархуудын нэг Гарамгаа Баатарыг ардын намын оюун эрдэнэ эсрэг тавьж азаа үзжээ. За мэдээж оюун эрдэнэтэй бол ярих юмгүй. Нэр цэвэр хүмүүжил зөв эрдэм боловсрал сайтай дээр нүдэн дулаахан гэх мэт маш олон сайн талууд бий. Хэнтийн сонгогч болон олигархууд болон муу нэртнүүдээс залхсан гэж найдаа. Тэгэхээр энэ тал дээр сонголт оюун эрдэнэ рүү жин дарж таарна. За засаг даргын эсрэг өрсөн Монгол ардын намын ган тулгын тохиолдол ёстой нэзнаа юу. Сүхбаатар аймагт ёстой сонирхолтой тулаа өрнөн. Нам дамжин урууж шарвж явсан хэдий ч тойрог зулгахтайгаан байгаа чүлтмийн улаан унган тойрогтой эргэн иржээ. Хэцүүл тулаан болно да. Улаандаа хайртай Сүхбаатарчууд. Ядаж байхад Сүхбаатарчуудын ихэнх нь улаан цагаан бор моонын шунуу нэртэй жилхүү гэтэл нөгөө талд нь жишиг аймаг болгоод авчихсан засаг дарган зогсож байдаг. Хэрхийг ёстой мэдчихгүй. Банга зөнчж бүдэрч мэдхэл юм. За сэлэнг. Алдарт овшоорч ясны олигарх Сангажмын баяр зохтойгоо Арслан намынхан дийлсэнгүү дээ. Тойрог руугаа оруулаад алдчихлаа. Аймагта 2 сая орчим доллараар бухан тараасан шуугаан одоо ч халуунараа байгаа. Дээр нь Монгол улсын ч иргэн биш. Хятадын иргэн Ля Шу гэж нэртэй гэж байгаа. За мистер Ля Шугийн эсрэг Монгол ардын намаас оюун дар гэжийг тавьжээ. Үнэхээр сонирхолтой. Шууд утгаараа бол манан бүлэглэлийн тохироо. Мистер Ля Шу буюу Монгол дээрээс Сангажаа баяр цогтол манан бүлэглэлийн цогх зүрх мохоод барьдаг модно. Тэгэхээр түүний эсрэг өрсөлдөж буй хүн бол ноолоход номхон тэмээл байх ёстой. Шулуухан хэлэхэд өрсөлдөгч нь бараг л Ля Шугээ дэмжиж явчихад мэдхэл юм. Тэгч баг. За нөгөө хоёрыг нь бол алгасыг цаашаа. Хамгийн сонирхол татсан тойрог бол Баян хонгор. Энд Женкоба Бетан гамбаа хоёр бол зоолттой байсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Олимпийн авраг Найдингийн төвшин баяр ороод ирсэн. Женког бол сөхөр зогсон ч унахгүй. Харин төвшин баяр аврагыгаа хонгор нутгийнхнаас гадна монголчууд бид бүгдээрээ хайрлаж эрхлүүлж байгаад л гаргаад ирнэ. Энэ хоёрынхоо доосон чиргүүлдэж байгаад Бетан гамбат маань гараад ирж мэднэ дээ. Хонгор нутагт иймэрхүү. За ар хангаад генсек мөнхөд 9 гончигд орж. Нас нь болоо үстэй гончгоо дарга юм аа. Тэгэхээр мөнхөтийн талд нэг суудал онгоох нь онгойн. Бриз ган хуйг Эрдэнэт ган зоригийн тэмүүлнээр өрсөн байх юм. Ар хангаад хэлэхэд хэцүү юм. За энд бас Портун Бат хоёр байгааг мартаж болохгүй. Барьцгүй хэцүү л хүндэ. За бас нэг сонирхолтой тойрог бол Дархан. Өнөө сайд бурмаг Хаян Хэрваа гишүүний эсрэг тавьжээ. Хаян Хэрваагийн хувьд энэ 4 жилд гайж тарайгүй гавьяаж байгаа үг. Харин сонгогчийн боловсролын төвийн бурмаа бол өөрт нь байсан хамгал нандин нэр төр үжил баримтлаа давхар дээр халах гол хоёртой хэлээд иччихсэн хүн. Тэгэхээр ойлгомжтой. Дахин ч нэрээ бэлчээр тариалангийн газар юу илээч гэж бодогдож байх шиг. За тэгээд сонон пил алдарт ахтууд ашуудаас мөнгө ташнаар нь байна. Нэг хэцүү нь эдний эсрэг алдарт поп гамбаа орж ирнэ дээ. Тэгэхээр эдний нэг нь босоо гамбаа зайгаа тавьж өгөх байх. Гэх мэтээр сонирхолтой тулаанууд их байна. Хотын тойргууд бол яах вэ? Жишээ нь Бен цайныг Тимон учралтай, сайд Эрдэнэ банк ногоо молгаад амгалантай. Шудраг өрсөлдөө хэрэглэгчний төлөө газрын даргасан аюур сайхны эсрэг угаасаа хоцордог Демберлиг. Ерөнхий сайд сайхан бэлгийн эсрэг нохоо хөгшөөний автор засаг даргаасан Батцэрэг. За Батцаандан гишүүний эсрэг Төмөр чулуун гэгчиг тус оноолт тааруулжээ. Баян зүрх дүүрэгт бас нэг сонирхолтой фигурууд байгаа нь ариун гишүүн 100 эрхмийн ануужин нар золох нь да. Гэх мэтээр сонгуулийн сонирхол татсан тойргуудыг цугас дуртахад иймэрхүү. Эдэн дээр бие даагч нар орж ирнэ. Одоогийн байдлаар хамгийн хүчтэй нэр дэвшигчдийн тоонд дуучин Жавхлан, дуучин Нараа нар байгаа. Дээр нь сэтгүүлчлээс Иглийн Алтан шагаа, тусгаар тогтнол эв нэгдлийн нам, гишүүн, уянга гэх мэт хүчтэй өрсөлдөгчид орж ирснээр үндсэн нэр дэвшигчдийг үүмэл сандаргаж таарнаа да. Ерөнхийдөө энэ сонгуул бол ямар ч судалгааны төв багсаалж чадхааргүй өмсөн говьсон сонгуул болох магадлалтай. Офшорын лойрстаасаа салж чадаагүй манан бүлэглэл, өнгөрсөн жилүүд болсон их хэлмэгдүүлэлт баримжуулга газар шороо уул усаа харийнхан төгсөн их лойврууд, олон тэрбумын өршөр бондын лойврууд, оюу толгой Дубайн гэрэгчлэн асар их дургуйцэл зэгшлэгийн хариуд ард түмэн бие даагчд руу ханах магадлал маш өндөр. Хэрхийг харж л байна. Цоохор парламентын өмнө дуушиж сонгуулийн өмнөхийг зураглахад ийм л байна.